За засгийн газрын 14 мега төслийг ихэнх нь төр хувийн хвшлийн түншлэл за тэгээ гадаадын хөнгөлөлтөө зээл байдаг. Тэгэхээр жавхлан сайдаас асууя. Энэ гадаадаас авж байгаа урт хугацааны хатуу зарчимтай хөнгөлөлтөө зээлүүдэд төсөв рүүгээ оруулаад буцаад нөгөө том төслүүдээс санхүүжүүлэхдээ алдагдaltaгүй төсвийн таацанда яг тохируулаад туслаар өгж байгаа нь хэр оновчтой вэ? Энийг өөрчлөхөөр зарим гишүүд одоо хуулийн төсөл анхдагчдын төсөл санаачилсан байна. Та дэмжиж байгаа юу? Энэ бодлогыг хийх ёстой юу? За дээрэс нь өнгөрсөн жилийн 2025 оны улсын төсвийг баталж байхад эрүүл мэндийн салбар үнэндээ уналтанд орсон бараг мөнгө гаргадаггүй. Гэтэл энд хүн төвтэй байна гэд тэргүүлэх чиглэл дээрээ тавьсан байдаг. Эрүүл мэндийн салбарт ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Эрүүл мэндийн салбар гэдэг дандаа тийм сэтгэл хөдлөл, хүний эмзэглэл дээр явмааргүй байна. Өнгөрсөн жил 40 гишүүн гарын үсэг зуржиж хавдрын эмнэлэг дээр мөнгө тавиулж ийсэн. Одоо тэрийг халаад ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Дээрээс нь номин сайдаас асуулт асууя. Үндэсний сүрэн дэвсгэрлэх чадвар гэдэг ганцхан батлан хамгаалах яаман дээр байдаг гэж би боддоггүй. Цэрэг зэвсэг дээр. Үндэсний сүрэн дэвсгэрлэх чадвар гэдэг бол Монгол хүний оюун ухаан дээр, өв соёл дээр, соёл урлаг дээр тогтдог байх ёстой. Өнгөрсөн жил таны бусдад өөрийнхөө салбарын бодлогыг таниулж чадаагүй улмаас таны төсөв дээрээс харамсалтай мөнгүүд танагдчихсанд би их харамсалтай байсан л та. Тэгэхээр өв соёлоо, оюун ухаанаа, соёл урлагаа экспортлохын тулд, энийг үнд оруулахын тулд соёлын яамнаас ямар бодлого чиг баримжаа баримталж ажиллах вэ? За, мөнгө эзэглэн гишүүн маш үлгэр жишээ асуулт асууж, нэр зохиж асууж байгаа. Энэ их зөв юм байгаа юм. Ер нь асуулт тодорхой, хариулт тодорхой байна гэдэг бол биднийг ажлыг илүү үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй байх үндсэн суурь шалтгаан нь болно шүү гэж бас гишүүдтэй хэлж байгаа. За ингээд жавхлан сайд ихний асуултанд хариулъя. За мөнгө эзэглэн гишүүний асуултанд хариулъя. За таны ихний асуултыг бол би 100% дэмжиж байгаа шүү. 100% дэмжиж байгаа. За та бас дэмжиж байгаа үсэг сурсан байна лээ. Хэвлэлийн уралд дээр орж байгаа харагдсан. Тэгэхээр энэ дээр л ийм л юм байгаа. Бид 14 мега төсөл гэж байна. За эдийн засаг маань сүүлийн жилүүдэд маш хурдтай өсөж тэлж байна. Инкээс чаргаахгүй. Цааш тааж өшөө тэлэх ёстой. Өшөө хөгжих ёстой. За энэ нь маш хүртээмжтэй айл өрхийн өрхөөр орох ёстой юм байна. За ингийн тулд бид хэд хэдэн томоохон зээл хөрөнгө оруулалтуудыг авж байгаа. За энэ дотор манай төсвийн дөрвөн байдаг. 30 жилийн өмнө батлагдсан төсөв маань гадаадын зээл тусламжаа зарцуулалтыг нь өөрөөр ашиглалтыг нь төсөв дотроо бичиж явдаг. Тэгсэн мөртлөө нөгөө талдаа авж байгаа их усрөө орлого талдаа бичдэггүй байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө цаашдаа энэ гадаад зээлийн ашиглалт улам томрох тусмаа төсөв дотор маш том хэмжээний орон зай эзэл. Тэгэхээр бид нар өөр бусад төсвийнхөө саяын таны ярьдаг эрүүл мэндийн зардал багасна, боловсролын салбарын зардал багасна, бусад сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтууд багасна. За тийм учраас цаашдаа бид өөрөөр хэлбэл их усүртэй. Их усүр нь буцаагаад тэрүүгээрээ зарлагддаг. Дараа нь өөрөө тэр төсөл нь өөрийгөө төлөөд явдаг. Ийм шалгуурууд хангасан төслүүдийг бид төсөв дотроо бол багтаана. Төсөв дотроо багтаана. Төсөв гэдэг маань өөрөө эн чинь маш олон үзүүлэлтүүдээс бүрддэг. Энэ дотор зээлтэй холбоотой бидний хамгийн харж биелүүлж явж явах ёстой зүйл бол зээлийн өрийн таац юм байна. Засгийн газрын өрийн таац. Төсвийн өрөөний мэдээлэл дээр жишээ нь хуулийн дээр 60 гэж явж байгаа төсвийн өрөөнд дээр бол бид нар бүр 50 болгоод багасгая гэдээ ороод ирсэн байгаа. 50% дотроо. Таны санаачсан тэр хууль бол энэ 50 дотроо бол хамаагүй доор багтж байгаа. Тийм учраас бид өрийн таацсан дотроо багтаж амьдраад энэ том авсан энэ үр зээлүүдийн ашиглалтыг өөрөөгөөжийг сайжруулад ялангуяа энэ таны тэр гишүүдийн маань санаачсан тэр 3 төсөл юм байгаа. Нэвд босруулах үйлдвэр, Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц, за сэлб сэргэлт. За энэ 3 төслийг бушуухан дуусгаад ашиглалтанд оруулаад эргэлтэнд оруулах хэрэгтэй байгаа юм. За нэг төслийн жишээ авъя. Нэвд босруулах үйлдвэр. Жилд $2 тэрбум бид нар гадагшин төлдөг бол ядаж нэг 50% нь авч үлддэг л болох ч байгаа ийм төсөл шүү дээ. Тэгэхгүй бид ингээд нэг жилээр ингээд тусаагаад энэ үйлдвэр ашиглалтанд оруулах яг юм бол 10 жил хэрэгтэй байгаа. Өчигдөр бид нар юунаас энтгэс ирсэн
төслийн дагуу ирсэн хүмүүстэй ирж уулзлаа, хугацаанд ашиглалтанд оруулаад гэж ганцхан та нар санхүүжилтээ битгий дасалдуулаарай. Тэгэх юм бол бид нар 28 оны 1-р үлдэлд багтаагаад ашиглалтанд өгөхөд одоо ямар ч саадгүй байна. Бид нар газар дээр нэрээд үзлээ гэсэн. Үнэхээр одоо бид нар үндэсний тийм одоо шатхуунаа ашиглаад эхэлье гэж бол бушуухан энэ зээлээ За Чинбатын номин сайд асуултанд хариулъя. 1 минут. За мөхөсөн гишүүнтэй маш санал нэг байна. За манай соёлын салбарын хувьд бол ер нь бол бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, за Монгол урлаг дэлхийн тайзнаас соёлын өв дэлхийд гарах, за дээрэс нь одоо соёлын өвийг сэргээн засварлах, хүүхэд залуучдын хөгжлийн хөтөлбөр, гэх мэтчлийн хөтөлбөрүүдийг бол тусгаж авч явж байгаа. 2026 он болон 2027-28 онуудынхаа ажил дээр энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байгаа. За бидний хувьд бол бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх ажил бол нийгмийн соёлын гэрэлийг нэмэгдүүлэх хамгийн чухал ажил гэж үзэж байгаа. За соёлын салбарын хувьд бол хэдийгээр бид өнгөрсөн онд төсөвдөр таналттай байсан хэдий ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол тогтмол төсөв өсөж явсан буюу соёлын орон зайнуудыг нэмэгдүүлэх, за одоо Чингис хаан музейг барих гэх мэтчлийн энэ зүйлүүдээр бол хөрөнгө оруулалтууд хийгдээд явж байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй олоо гэж бодож байна. За сангийн сайд болтын чухлан нэмж хариулъя. 1 минут. тий түрүүн бас Батнайрамл гишүүн асууж ирсэн тэр оюутлогоор жишээ нь бид хөвнөл хүчтийн зээлийн хүүг эргэж харах дахин хилцээд орохын асуудлууд бол цаадалтаа тавьдсан. Тэгээ цаадлаас одоо баг ирээд ингээ хилцээр удахгүй хэлэх юм байгаа шүү. Нэгдүгürt, хоёрдугаарт таны тэр хэлж анхааруулж байгаа зүйл дээр бид нар маш сайн анхаарч ажиллах ёстой. Өмнө нь 2018 онд нэг удаа улсын хурал дээр тийм тогтоол орж ирж ирсэн. Оюутлогын бүх одоо борлуулалтын орлогыг Монгол улсын одоо эдийн засаг дотор одоо оруулж дамжуулж байх, ядаж дамжуулж байх. За гэтэл тэр тогтоол маань бол батлагдаж чадаагүй харамсалтай. За энийг харин сая бид нар одоо Уранагийн гэрээн дээр бид энийг маш сайн одоо анхаарч энэ алдааг давтахгүй байх үүднээс тодорхой хэмжээнд борлуулалтын орлогыг Монгол улсын одоо банк санхүүгийн байгууллагуудаар Монгол улсын эдийн засгаар одоо заавал дамжуулж байх гэдэг ийм заалтыг бол харин оруулж чадсан байна. Тэгэхээр цаашдаа мөн одоо оюутлогын асуудлууд одоо яригдах бүрд энэ зүйлийг